Монголын уламжлалт ангаах ухааны түүхийг харуулсан ховор сонио үзмөртэй музей Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны институтэд өнөөдөр нээлттэйлээ. Үзмэрт эртний уламжлалт анагаах ухаанд ашиглаж байсан ургамал баг заслуудыг дэлгэжээ. Эртний анагаахын эдлүүд бол үндэсний 5000 гаруй жилийн түүхтэй. Монголын уламжлалт анагаах ухааныг орчин цагийн анагаах ухаантай хослуулж хөгжүүлвэл монголчуудад эдгэхгүй өвчин гэж үгүй болно гэж энэ салбарыг хэлж байлаа. Жишээлбэл сахарын өвчнийг эмчлүүлэхээр гадны улсыг зорих хэрэггүй. Одоогоор эртний уламжлалт сахарын өвчнийг эдгэх эмчилгээг гүйцэх эмчилгээ дэлхийд гараагүй гэж Цэрэн давгамж ярьсан юм а. Хамгийн гол нь төрөөс бодлоготойгоор анагаах ухааны салбарын судалгааны ажил төсөл хөтөлбөрүүд дэмжиж уламжлалт анагаах ухаанаа орчин цагийнхтай хослуулах шаардлагатай болсон байна. Ер нь уламжлалт анагаах ухааны хийж байгаа эмчилгээний аргуудыг шинжлэх ухааны үндэстэй батлах хэрэгтэй байна. Тэрийг л дэлхийн нийт шаардж байгаа шүү дээ. Тийм учраас бол уламжлалт анагаах ухааныг аюулгүй нотлохын суурилан хөгжүүлэх нь л хамгийн чухал. Энэ бол мянган жилийн өмнөөс ашиглагдаж байсан цус санах орж. Монголын эртнээс сэргэлж ирсэн хануур цус санах аргыг одоо ч дэлхийн улсууд эмчилгээнд ашигладаг байна. Өөрөөр хэлбэл цус санах хануур эмчилгээ нь дэлхийн анагаах ухаанд монголчуудад оруулсан түүхэн эмчилгээний нэг төрөл юм а. Өөр зүү төнөөр яс барих тархины дөргилд арилгах гээд монголчуудаас гаралтай уламжлалт эмчилгээг төвд хятад зэрэг дэлхийн хэд хэд улсад ашигладаг байна. Натгуурын зүүнүүд бол энэ бол манай СССР-д зогсхийн хувийн архиваас авчирч тавьсан ийм багжууд. Энийг бол эрт дээр үеийн Монголын одоо жинхэнэ уран дархан урлаж хийсэн хатах заслын эмчилгээнд ашиглаж исэн ийм багж. Ерөөсөө анхны сургалтууд бол одоо альч уламжлалтын чиглэлээр байгуулагдсан сургуулиуд бол энэ модноос л эхэлж байгаа. Энэ хоёр цэцэг бол одоо энэ бүх юмнуудын эсвэл урт наслахын өвчнгөө орших юм хоёр цэцэг. Урт наслж байгаа өвчнгөө орших хүнээс бол нэгдүгээрт бол эрдэм номын үр цацарч байна. Хоёрдугаар эд материалын одоо үр цацарч байна, тийм ээ. Гуравдугаар ч сэтгэлийн сайхан амар амгалан байх юм а гэсэн. Ийм их том агуулгатай байдаг. Дэлхийн 100 гаруй улс өөрсдийн хэсгийн анагаах ухааны уламжлалт эмчилгээтэй. Эдгээрээс 36 орны төрийн бодлого дээр эртний уламжлалт эмчилгээгээ орхитуулахгүй улам хөгжүүлж ашигладаг гинэ. Уламжлалт анагаах ухаанаа төрийн бодлогоор зохицуулж явдаг орны нэг бол Монгол улс. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дотор байгуулагдсан эртний анагаах ухааныг илтгэх музей үзмрүүдийг зөвхөн анагаахын оюутнууд гэхгүй сонирхсан хүн бүхэн очиж үзэх боломжтой юм.